Онлайн дэлгүүр үүсгэх. Чатботонд маш олон боломжууд байгаа гэдгийг бүгдээрээ харлаа. Өмнөх сэдвээр бүгдээрээ чатаараа борлуулалт хийх, захиалга авах талаар үзсэн бол чатнаас гадна бас онлайн дэлгүүр үүсгэх боломж байдаг юм байна. Чатботоо ашиглаад хэрхэн онлайн дэлгүүр үүсгэх аргыг одоо сурцгаая. За одоо бүгдээрээ тэгвэл дэлгүүр гэдэг рүү орж үзье гэх үү. Дэлгүүр гэдэг маань бол яг л одоо нөгөө бидний өдөр тутмын ашиглаж байгаа онлайн худалдаануудтай яг адилхан ийм платформ байна. За дэлгүүр гэдэг дээр дараад оръё. Тэнгүүт дэлгүүрийн нэр ингээд өгөөж эхэлж байгаа л да. Одоо жишээлбэл дүүрээс ботик. За ингээд дэлгүүрийнхаа нэрийг өгч чинь. Энэ угаасаа нэг харилцагч тавигдах нэр учраас энэ дээр одоо хамаа намаагүй нэр өгч болохгүй. За ингээд дэлгүүр үүсгэх гээд арчна. За энэ нь бол бүр саяныхаас илүү хэлбэр. Саяны одоо нэг төрлийн захиалга авч байгаагаас. Би та бүхэнд жишээ үзүүлье. За одоо манай хамтран ажиллагч кафе бэнэ дээр нэг тест хийж үзвэл. Кафе бэнэ Mongolia пэйж руу хандъя. За мессенжер дээр нь оронгууд энэ доор мороос бас юм зэсгэж гарч ирд. Энийг бүгдээрээ бас дараа сурна. Энийний одоо давуу тал нь юу гэхээр би нөө дэшээ англи скролдол тий өмнө нь хийсэн мэдээлэлс ингэж хайж байгаа хооронд шууд орос өгчдөг байхгүй юу? За эднийх дээр хүргэлт гэдэг дээр дараад үзье. За захиалга. За одоо ингээ энэ ч болохоор ингээ тусдаа юм нэг цонх үүсэж байгаа ч тий. Тэгээ энэ дотор худалдаа авалт идэг. Одоо яг энийг хийж байгаа гэсэн. За одоо энэ дээр жишээлбэл багц гэлэхэд дотор нь дарангуут ийм багцууд манд байж идэг. Яг ийм хэлбэртэй ийм одоо онлайн худалдааны платформыг хийхин тулд бид нар саяны дэлгүүртсээ ашиглаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл ингээ хараа сагсан тийгэл авах боломжтой. Тэгээ ингээ дотор нь оронгууд ингээ зураг байж болдог, олон зураг орж болно, тий? Яг л одоо бидний өдөртөнд ашигладаг онлайн худалдааны аппликейшнуудад төстэй. За ийм хувилбар байна. Энийг хийхин тулд бүгдээрээ саяны дэлгүүрийг үүсгэсэн гэсэн үг. Дэлгүүртс маань өөрөө дотроо ийм хэд хэдэн дидстэй англи үүсгэн, бараануудаа оруулна, захиалга хянана. За тэгээ мөн тохиргоо. Ийм л дөрвөн хэсгийг юу нь ашигладаг. За бүгдээрээ англид оруулж үзье. Англи гэд орлоо. За англи нэмэхэд дарлаа. Одоо нэг бид хэдийн саяны бүтээгдэхүүн англи дээр байгаа дөрвийг бас л оруулж үзье л да тий. Ер нь бол манайх гэхдээ бусад онлайн худалдааны ангиллуудаас юу өөр. Ягаад өөр байдаг вэ гэхээр онлайн худалдааны одоо хэрэглэгч дооштой онлайн худалдаа хийж байгаа хүмүүс маань өөрсдөө нөгөө олон товч дарж мэдээлэл авах дургүй байт юм байна л да. Ингээл нэг товч дараал англиас англи үзээд тахаар нөгөө хүмүүс маань залхаад гараа авчдаг. Тэгэхээр бид нар бол англиас англи үүсэх буюу одоо эмгтэй гэж ороод эмгтэй дотроо орсон чинь бэглэг хувцас одоо үнэртэн ч юм уу те тгий задрахгүйгээр шууд ангиллууд нь бүгд гарч ирдэг. Тийм байнгут нөгөө хүн ч өөрөө ингээд юу хийж байгаасаа хамааруулаад ороод гарчдаг. Тэгэхээр ядаж 2-3 үйлдэлийг тавчилж өгдөг. Тийм. За тэгэхээр эхлээд бол ямар нэгэн англи бүгдээ үүсгэх учраас яг түрүүний ашиг бүтээгдэхүүн гэдэг англи үүсгэх. Тэрийг английнхаа нэр дээр бичээд өгчин. Энэ чинь ер нь бид нар ч зөвхөн харах нэр байхгүй тий. Тухайн одоо бутыг ашиглаж байгаа, бутын мэдээллийг сольж байгаа хүмүүст харагдах нэр учраас та хэд маань өөрсөндөө илүү ойлгомжтой байлаа л хэрэгтэй. Английн кодн дээр нь одоо яг пост дээр чинь ийм бараа бүтээгдэхүүний ангилсан код байдаг бол тэр кодоо бичиж болно. Байхгүй бол одоо 1-1 ч юм уу 1-2 гэж бичиж өгчдөг. Би бол ер нь 1-1 1-2 гэж салаалууд явуулчихайгүй амар санагддаг. За ингээ хатгалч юу. Тэнгүүд ингээ бүтээгдэхүүнүүдийг англи үүсчлээ. За үүнээсээ одоо би 4 англи үүсгэх гээд байгаа ч тээ. Гэтэл нөгөө дөрвөн маань дотроо дахиад 3 салж байгаа тий. Нөгөө нэг эмхтэй эрэхтэй хүүхд ингээд. Бид нар болохоор нөгөө англиас англи үүсгэх хүүхдээ зарчмаар хийсэн учраас нөгөө англиудаа бүр наан гаргаад тавьна гэсэн. Одоо бид нар цамц, өмд, цүнх тий гадуур хувц гэдэг ийм 4 англи хийх биш. Шууд нөгөө 12 англи хийчихнэ гэсэн үг. За дахиад англи нэмэх гэдгээ дарлаа. За энэ дээр байгаа үндсэн англи гэдгээс одоо саяны нөгөө оруулсан бүтээгдэхүүнүүдээ сонгоод өгчих юм аа. За одоо англиаа оруулж өгнө. Английн нэр маань одоо жишээлбэл за эрэхтэй цамц гэдэг англиа шууд оруулж өгнө гэсэн үг. Дахин товч даруулахгүй тул тээ. За тэгээ код нь бол ер нь маань дээр давтчих болтгоо. За 1-2 ч юм уу ингээ оруулчих гэсэн үг. Саяны дээр дид англи гэдэг дээр. Дид англи гэдэг дээр нь бол бид нар анх нөгөө нэг англиас англи үүсдэг гэсэн байхгүй юу? Тэгэж оруулж туршиж үзэнгүүт яг нөгөө хэрэглэгч талаасаа бол тэр нь тохиромжгүй байна гэд үзээд энийг болиулсан. Тэгэхээр удахгүй манай платформоос энэ хэсэг нь хасагдчихна гэсэн үг. За дахиад бүтээгдэхүүнээ сонголоо. Эрэхтэй. За өмд. За ингээд бүгдийг юу н оруулаад өчнө гэсэн үг л дээ.
эрэгтэй цамц. За одоогоор ингээд 4 ангилалтай бүгдээрээ оруулж үзье. За ингээд 4 ангилал орчлоо. За ангиллын зураг оруулж ирнэ л өгдөг. Тэгэхээр ангиллын зураг оруулж өгөхдөө энэ уртлын нэг дөрвөлжин саарл байгаа шүү дээ. Энэ дээр дараад шууд зураг оруулаад өгчдөг байгаа. За ингээд оруулаад өгчнө. За энэ нэг алдаа. Зургийн хэмжээ бас их чухал байдаг байхгүй юу? Их хэмжээтэй зураг авах юм бол жишээлбэл ордгоо. За энэ маань одоо орж ирнэ. За өмдөн дээр нь жишээлбэл энийг оруулж. За бүгдээрээ дараа нь энийг орсон хэсгийн дараа нь яг бодтор теслээ үзчихье те. За ингээ ангиллаа оруулаа өчлөө. Үүний дараа бүгдээрээ бараа гэдэг рүү ороод одоо яг нөгөө поло цамц энтрээ оруулчих нь шүү дээ. За бараа нэмэгтэрээ дарлаа. За тэнгууд энэ маань бол бүр сайхан дэлгэрэнгүй. Бүр бөөний үн хүртэл оруулдаг. Одоо жишээл 20 ширхгээс дээш авах юм бол энэ маань 50,000 болдог ч юм уу те. Тэгээ ийм дэлгэрэнгүй бүр мэдээлэл оруулж өгдөг. За саяных маань болохоор нэг л зураг оруулж өгөөдсөн шүү дээ. Нэг бараан дээр нэг зураг. А энэ маань болохоор нэг бараан дээр хэдэн ч зураг оруулж өгч болдог. За барааныхаа нэрийг өгье бүгдээрээ. Нэр нь болохоор одоо жишээлбэл хоолоо цамц. За товч тайлбар заавал оруулж өгөх ёстой. Ихэнхдээ ингээл зарим байгууллагууд үнийн ч юм уу хэмжээгийн ч юм уу сонголтуудыг биччихдэг байхгүй юу? За би энэ дээр жишээлбэл английн бичсэн ч болно шүү дээ. Хэрэгтэй цамц тариалагдж байгаа поло цамц. За дэлгэрэнгүй тайлбараа оруулж өгч болно. Энэ бол ингээд нэлээд 4,000 тэмдэгт хүртэл орох боломжтой. За ингээ оруулж өгч болно, оруулахгүйсэн ч бол. За би энэ дээр нь зүгээр уг загвараас тийм сайжнаг нэмчих хүчтэй. Email Excel, Excel. За ингээ ийм резюмерод. Резюмер бэнаа ингээ оруулагч. За барааны жингүүдийг оруулж өгч болно. Гэхдээ энэ дээр бол нөгөө цамцлын хэмжээ, ширхгээр хэмжээ, нэг ширхэг гэдгийг нь оруулах хүчий. За барааны зургийг хоёр төрлөөр оруулж өгч болдог байхгүй юу? Нэг нь болохоор яг төрөний үзэнчлэн ингээд ил гарч ирдэг. Нөгөөх нь болохоор дэлгэрэнгүй зураг нь болохоор заавал энэ дэлгэрэнгүй энэ тайлбарыг дарж дэлгэрэнгүй гэж доошоо сунж үздэг байхгүй юу? Тэр хэсэгт гарч ирдэг. Тэгэхээр яг оруулсан дараа тайлбар илүү тохиромжтой ойлгомжтой ч магадгүй. За барааны зураг оруулахдаа болохоор энэ хойдлын зургийн нэг айконд дараад оруулжтэй. Зургийг сонголоо. За ингээд амжилттай орчиж байгаа. Ямар нэг алдаа заахгүй. За энэний хойноос ингээд дахиад зургууд оруулаад иж болно. 2 3 зурагч оруулж болно. За ингээд 2 3 зураг оруулах хүчтэй болно. За энэ дэлгэрэнгүй зураг дээр бас дахиад зургууд оруулж иж болно. Би энэ дээр нэг зураг оруулж идэ та хэдэд ялгааг нь харуулъя. За доош явлаа. Сайтаар зарагдах хүн болон харьцуулах хүн гэж байна. Сайтаар зарагдах хүн маань болохоор за нөгөө хямдарсан хүн маань байна. Харьцуулах хүн нь болохоор үндсэн хүн маань байна. За жишээлбэл 50% хямдарсан гэвэл 400-аас 200-аар зарж байна те. За бөөний хүн нь болохоор бөөний хүн нэмэхэд дараад тоош ширхгээ оруулаад за 15 байна. 15 ширхгээс дээшээ энэ маань 100 төгрөг болно ч юм уу те. Ингээ оруулах гэж юм байна. За доош явлаа бүгдээрээ барааны код буюу одоо нөгөө бар код байвал жишээлбэл тэрийг оруулж өгч болно те. Систем дээр оруулсан энэ бол кодууд оруулах гэж болно гэсэн үг шүү дээ. За үлдэгдэл тооцохгүй юу гэдгээс бичээд өгч болно. Үлдэгдэл тооцох гэдгийг сонгоод одоо хэдэн ширхэг байгаа юм бэ гэдгийг тохируулаад өгч болно. За мөн одоо нөгөө бараг буцаах боломжтой боломжгүй юу гэдгээ бас сонгоод өгч болно. За барааны сонголт гэдэг нь болохоор яг бидний нөгөө хэмжээ сонгуулад байгаа, өнгө сонгуулад байгаа хэсэг чинь бас энэ дээр ороод ирж байгаа. За одоо энэ дээр сонголт нэмэх гэдэг дараад энэ дээр сонголтын нэр нь одоо жишээлбэл энэ чинь бүгдээрээ өмнө нь бол хэмжээ гэж өгсөн шүү дээ. Тэр шиг хэмжээ гэж өгөөд M L Excel XXL ингээ оруулах юм аа. За ингээ оруулаад өгчөнгүүд автоматар доор нь ийм нэмэлт хэсэг гараад ирнэ. Энэ дээр нь одоо нэг үлдэгдлээ тааруулж өгөөд үлдэгдлээ тааруулж өгөнгүүтээ одоо үнийг нь бас өөрчилж байна. За ингээ оруулах хүчлөө. За одоо тэгвэл дахиад нэг сүлд оруулж өгөх юм. Одоо энэ поло цамц чинь ямар амжилт хамаарах юм бэ? Тэрийг энэ баруун дэд болон байгаа амжилт сонгох дээр сонгоод өгч. Энэ нь эрэгтэй цамц юм аа гэж хатуулаад өгч юм аа. За ингээл нэг бараа болчихж байгаа.
За одоо шууд энийг холбосон ч болно ботон дээрээ. За ботон дээрээ яаж холбодог вэ гэхээр чатботын хэмээн рүүгээ орлоо. Бот руугаа орлоо. За би шууд ухтах зурсныхаа нөгөө захиалга өгөх гэдэг дээр холбож үзүүлээ зэ. Захиалга өгөхдөө дарангууд саяны дэлгүүр засгийн маань 4 ангил нэгдээд 4 ангил руугаа дарж оронгууд бүтээгдэхүүн төс бүр нь харагдана гэж үзье. За тэгэх юм бол манай энэ динамик агуулга гэдэг дотор дэлгүүр гэсэн хэсэг байгаа. Доошо бүлгээ харъя. Энэ дэлгүүр гэж байгаа. Энэ дээр дараад толгой дарч. За тэнгууд амжилттай хатгалаа гэж хэлжинтэй. За одоо энийгээ бүгдээрээ тестлээд үзье. За гараад ирлээ. Захиалга өгөхөд дарлаа. Тэнгууд нөгөө нэг тусгай цонх маань нэгдэж байна те. За энэ дээр болохоор бид нэр лого оруулах хэрэгтэй байгаа. Лого оруулаад ирэнгүүт энэ чатботын дэлгүүр гэдгийн оронд лого нь гарч ирнэ. За энэ бүгдээр нөгөө анх ороход дэлгүүрийн нэр асууж исэн да. Тэн дээр нөө дүүрийн спотик гэж өгсөн байгаа. Энэ дээр одоо жишээлбэл өгсөн бол тэр өгсөн нэр маань энэ дээр гарч ирнэ. За энэ ч бид нэр ерөөсөн английн зураг оруулж өгөөгүй учраас рандомор хардаа ийм олон өнгөтэй. Тэгээд ангиллынхаа нэр нь харагдаж байгаа. Энэ дээр зургаараа оруулаад өччих юм бол зураг харагдана гэсэн үг. За одоо бүгдээр нөгөө эрэгтэй цамц руугаа ороод үзье. Тэнгүүд нөгөө поло цамц маань ингэж харагдаж шийдэ. За 400-аас 200-аар зарагдж байгаа тий. Бөөний үн 15-аас дээш явах юм бол 100 төгрөг болно. За ингээд цагсанд нэмэх байдлаар явчихж байгаа. Цагсанд нэмэх гэдэг дарангууд шууд аль сайзын нэмэх юм би гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд L сайзтай. За 2 ширхэг ингээд цагсанд нэмэх байдлаар явчихна. Цагсанд нэмэгдлээ. Цагс руугаа ороод үзье. Тэнгүүд ингээд гараад ирж байгаа. Хямдрал нь ингээд автоматар тооцогддог. 50% хямдралтай бүтээгдэхүүн байна гэж харж байна тий. За одоо энэ дээр бүгдээрээ тохиргоонуудаа ерөөсөө хийж өгөөгүй байгаа. Тохиргоо хийж өгөхдөө тохиргоо зэс рүү очлоо. За тэгээд дэлгүүрийн энэ логод дээр нь бол ингээд логог нь оруулах гэх юм байна. За тэгэхээр нөгөө нь саяны чатбот сегмент дэлгүүрийн оронд лого харагдах нь байна. Логогоо ер нь хоёр газар оруулах хэрэгтэй юм байлээ. За ингээд зураг тусгаад тэмдэгт болно дэлгүүрийн лого гэдэг дээр оруулж байгаа. За мэйл хаяг нь болохоор одоо энэ нүгүр чинь ингээд худалдаа хийгдэж штэ. Захиалга авчин. Тэнгүүд энэ мэйл хаяг турн очиад байсан шиг энэ нүгүр дэлгүүр засгаар худалдаа авах хийсэн тохиолдолд очих мэйл хаяг гэсэн үг. За чатбот хэмээн утас нь бол зөвхөн одоо манай платформ дээр л биднэрт ер нь ашиглагдана гэсэн үг. Ер нь бол ингэдэг байхгүй манайх ингээд байгууллагуудаа гэрээ хийнгүүтээ тухайн байгууллагатаа сургалт ороод өчөж байгаа штэ. Тэгээ ботон нөлөөлөж өгөөд араас нь бид нэр ер нь хэвийн үйл ажиллагааг хариуцах менежер томилж өгдөг. Тэгэхээр тухайн менежерүүд маань тухайн байгууллагын ингээл кэрийг ботон болж ийн үгүй юу хэрэглэж нь ашиглаж чадж ийн үгүй юу гэж холбогдоод явдаг. Тэгэхээр байнга утасны дугаар нь асуугаад байгаа гэсэн үг. За товч тайлбар хэсэг маань яг ингээд бот руугаа анх оронгууд энд орох чийдэг товч тайлбар хэсэг маань. Тэгэхээр одоо жишээлбэл байгууллагууд их хвшлэн слоган буюу ураагаа бичсэн шүү дээ. Бид нар ийм нийтлэл ажиллаж байгаа юм эсвэл энэ дээр тайлбар байсан ч болно. Та доорх ангиллаас сонголтоо хийж тэг түүнүүдийг үзнэ ч юм уу те. Тэгэхээр чи энэ хэсэг энэ текст чи өөрөө энэний дээр гараад ихээр чи хүмүүс зарим хүмүүс нөгөө онлайн худалдаа хийж хөвшээ хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс баг зэргийн ийм тип одоо чиглэл өгч ийн гэсэн. За ингээд бичиж олно эсвэл одоо өөр топсон текстийг бичиж олно шүү. За дэлгүүрийн хаяг дээр нь болохоор одоо өөртөө хоёр нь офсын хаягийг бичих болно. За одоо манай шилдэг хаяг Colorado Business төв 202 татаа ингээд бичих гэсэн үг. За ингээд энэ дээр болохоор нөгөө нэг саяны дээр бичснийг сонгоод өчтгий. За ингээд сонгоч. За одоо энэ бүтэн маань эзэмшигч нь өөрөө хувь хүн юм уу байгууллага юм уу гэдгийг сонгоод өчөх хэрэгтэй. За байгууллага юм аа. За тэнгууд байгууллагын нэрээ оруулж байгаа нь. За энэ чи төлбөрийн хэсэг орж иж байгаа. Манай яг энэ дэлгүүр засгийг ашиглахад байна шүү дээ. Зөвхөн social pay биш. Social pay-д нэмэгдээд бэлнээр болон дансаар гэсэн ийм төлбөрийн хавталтууд орж ирдэг. Хэрвээ бэлнээр гэх юм бол автоматар таны бараа бүтээгдэхүүнгээ хүргэгдэх үед танаас төлбөрийг чинь бэлнээр авна шүү гэж гарч ирнэ. Дансаар гэдгийг сонгох юм бол одоо шууд та энэ хаан банкны энэ дансанд одоо төлбөрөө хийнү гэдэг текст очих байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрыг бол идэвхжүүлээд тийм болгоод өчнө. За дансаар гэдгийг тийм болгох юм бол за тэгвэл аль дансанд авах юм бэ гэж шууд мэдээлэл нь асуудаг байхгүй юу? За жишээлбэл би голомт банкны дансыг оруулаад за ингээд хатгалаад өчнө. За хүргэлтийн төлбөр нь хэд юм бэ те? Би одоо саяны поло цамцыг авъя гэвэл хүргэлтийн төлбөр нь 4500 гэвэл 4500-ыг нь оруулаад өчөх юм бол миний төлж байгаа үнийн дүн дээр нэмэгдээд ороод ирнэ гэсэн үг.
50,000-аар би авч байгаа бол 54,500 гэж орж ирнэ тийм ээ. За энэ хойдлын хүргэлт үнэгүй болох саксны үнийн дүн гэхээр одоо зарим байгууллагууд ингэдэг юм байна л да. 100,000 төгрөгнөөс дээш худалдан авалтын хүргэлт үнэгүй ч юм уу те. Тэгэх юм бол миний саксанд хийсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн 120,000 болчлоо гэхэд надаас хүргэлтийн 4,500 авахгүй гэсэн. Тэгэхээр ийм үнийн дүн байна гэсэн үг шүү. За ингээд оруулаа чинь. За би хүргэлтийн 100 гэж оруулаад өгч. За ингээд оруулаад өгчин. За энэ доор хүргэлт хийгдэх хугацаа маань харагдаж байна те. Улаанбаатар хотод одоо нөгөө хүмүүстэй хэлэх гээд байна ч те. Одоо ковидын үед нөгөө хүргэлт маань хойшлоод байгаа учраас 1-ээс 3 хоногийн дотор Улаанбаатар хотод хийгдэн ч юм уу хүргэлт маань өдөө орнотод 3-аас 5 хоног ч юм уу ингээд явчихна гэсэн. За ингээд мэдээлэлээ оруулаад хатгалах төвчөд арчна. За ингээд хатгалагдчихж байгаа. За одоо дахиад нөгөөдхөө шинжилээд үзье бүгдээрээ. Дахиад захиалах төвчөд арлаа. За тэнгууд нөгөө оруулсан товч тайлбар маань энэ ч гараад ирж байна те. За тэгээд эрэхтэй цамц руугаа дараад оръё. Тэнгууд поло маань гараад ирж байна. За энэ бүтээгдэхүүнийхаа дэлгэрэнгүй бүгдээрээ харахын тулд поло цамц гэдэг рүү дараад оръё. Тэнгууд ингээ харагдж байгаа нь бол энэ маань ингээд нөгөө дээр оруулж өгсөн барааны зураг маань бол ингэж харагдаж байна. Утсан дээр бол зүгээр хажууд жишээ нөгөө скролдоод үзчихэж шүү дээ. Доош бүлгээд харъя. За барааны тухай гэх байна те. Энэ хэсэг нь болохоор нөгөө дэлгэрэнгүй хэсэг нөхгүй юу? Энд дээр 4,000 хүртэлх тэмдэгттэй текст орж олно. Дэлгэрэнгүйгээ дарангуут энэ хараа доороо нэг зурагтай байгаа. Энэ зураг чинь өөрөө түрүүн би нөгөө зургийг хоёр төрлөөр бид нэр оруулаад байгаа шүү гэдэг байгаа. Тэр хэсэг маань гэсэн. За дахиад бүгдээрээ нэг дахиад харъя. За энэ барааны зураг гээ оруулсан байгаа. Энэ хэсэг маань болохоор яг дээр хэсэг гарч иж байгаа те. Энэ хамгийн дээр ингээд тухайн бараа руу дөнгөж дарж орж ирэнгүүт харагдаж байгаа хэсэг. Харин яг энэ доотлын дэлгэрэнгүй зураг гэдэг дээр оруулж өгсөн зураг маань доошоо яваад дэлгэрэнгүй гэдэг текстийн доор гарч иж байгаа. Дэлгэрэнгүй текстийн доор. Тэгэхээр хүмүүс бол ер нь энэ зургийг харахгүй шүү дээ. Тэгэхээр аль болох одоо тухайн барааны дээрээс доороос хажуугаа тавьсан зургуудаа бүгднийг сайхан барааны зураг гэрээ игнүүлэл оруулаад өгч хэрэгтэй юм байна. За одоо би нэг худалдаж авъя л та. Сакс руугаа орлоо. За миний саксны нийт үнийн дүн маань 400 төгрөг болсон байна те. За би энэ нэг бас нөгөө сакснаас устгаж байна. Тэгвэл устгах гэдгээ дараа л хэрэглэгчлээс явуулчихна гэсэн үг. За захиалгаа дарлаа. Тэнгүүд холбоо барих мэдээлэл авч ин те. За энэ нөгөө бидний нөгөө асуулгаар оруулж өгөөсөн шүү дээ хүргэлтийн аяга оруулна вэ нэ. Тэр маань шууд автоматар энэ ч орж иж байгаа гэсэн үг. За тун жаргал. Имэйл хаяг нь тун жаргал. Чатбот. Имэйл хаягаа оруулж өглөө. Утасны дугаараа оруулж өглөө. Нэмэлт утасны дугаараа оруулж өгнө. За доошо бүгдээрээ хүлгэж үзье. За одоо энэ дэр бүгдээрээ хаягаа сонгож өгдөө. Энэ болохоор бичүүлж авахгүйгээр нөгөө нэг Улаанбаатар хот юм уу аймаг юм уу бүгдийг сонгуулдаг. Улаанбаатар хот гэж тэгэхэд дүүрэг сонгуулж байна те. Хэрвээ орон нутаг сонгосон бол аймаг сонгуулах жишээд явна. За энэ дэр би Баянгол дүүрэг. За хороо нь болохоор 16 дугаар хороо гэдгийг сонгоод болчих юм байна. За тэгээ одоо энэ дээрээ би максимал худалдааны төв максимал Колорадо 202 ч юм уу ингээ биччихье. За нэмэлт мэдээлэл дээр болохоор хүмүүс заримдаа ингэдэг юм л нөө бараа захиалгаас өмнө манайд одоо жоох хөвгтэй болохоор гарч авч чадахгүй шүү. Манай заавал оруулж иж өгөөрэй ч юм уу те. Эсвэл би сайдаа яг өөртөө сонгож чадахгүй байгаа шүү. Надад зөвлөөрэй ч юм уу тэгээ биччихсэн юм байлээ. За ангид хүргэлтийн төлбөр маань бол тэг гэж харагдаж байгаа. Ягаад гэвэл 200 төгрөгнөөс дээш бодлоо автуултаа хүргэлтийн нөгөөдгийг харж байна те. Хүргэлтийн хугацаа маань харагдаж байна. За ингээ өөрчлөлтөд дааш. Тэгэхээр манайх төлбөрийн үнцэн 4 хэрэгслийг санал болгож байгаа. QPay, Social Pay, Бэлэн, Дансаар гэдэг ийм 4 төлбөрийн хэрэгслийг санал болгож байна. За QPay дээр дарчлаа. Тэнгүүд ингээ QR код гарч ирэх уншуулахаар байна те. За дахиад нэг үзүүлье. Дахиад сакс руугаа ороод үзүүлье. Энэ маань төлөөг учраас нөгөө саксанд маань бараа маань хിവэрэ байж байгаа. За мэдээж social pay маань мөн адил гарч ирнэ. За бэлнэр гэдгийг сонгоод үзье. Тэнгүүт ингээд түрүүний маань цонх нь харагдаад ингэж ин хараа 1008 92 53 дугаартай захиалгыг хүлээн авлаа. Та бараагаа хүлээн авахдаа төлбөрөө төлөх боломжтой баярлалаа гэж ирж байгаа. Түрүүн мэйл хаягийг маань авсан мэйл хаягийн дээр манаас захиалгач нь баталгаачлаа гэж ирж байгаа учраас илүү нэг захиалга маань баталгаажсан тий болцсон гэдгийг бол илэрхийлж байгаа. За одоо би дахиад нэг
одоо захиалга руугаа дахиад оронгууд нөгөө бэлэн гэдгийг сонгоц учраас миний цагс маань хоосон болсон. За одоо дахиад энийгээ би сонгоод цагсандаа ич. За одоо энийгээ би дахиад захиалах гээд дарыг. Энэ бас дэлгүүрцсний маань давуу тал нь гэх юм бол нэг удаадаа бүглэгдчихвэл дахиж асуудаг байхгүй мэдээллийг маань. Гэхдээ мэдээлэл авч сольж болно л та. За ингээд хүргэлтийн төлбөр одоо 100 болсон байгаа. Яагаад тэгэхээр би 200 төгрөгийн бараа авч байгаа учраас 100 байна. За 100 маань нэмэлтээр орж ирнэ. За үргэлжлүүлэх төвчөө дарлаа. За одоо би дансаар гэдгийг сонгож үзүүлье. За дансаар гэдгийг сонгоод дахиад одоо цонх маань хаагдаад за ийм дугаартай захиалгыг хүлээн авлаа. Тэ та голланд банкны ийм дансанд ийм план хүч дээр одоо төлбөрийн гүйлгийн утгаан дээр бол 10089254 гэдэг кодоо хийгээрэй гэдэг ингэ гарч иж байгаа байхгүй. За ийм байдлаар худалдан авалт маань бол хийгнэ. За одоо бүгдээрээ дашборд руу орж харъя те. За энэ дээр бүгдээрээ home болохоор зүгээр л нөгөө нэг яг анх нэвтрэхэд гарч иж исэн пэйж маань, хуудас маань гэсэн үг те. За англи болохоор бид нарын оруулж байгаа англи маань байна. За энэ би английн зургийг бас нэг шинжиж үзүүлье. Тэгвэл та хэд маань уулна л англи нь яа гэм бэ харуул илүү хэлбэр ах. За ингээд зураг оруулчих юм байна. За оруулчлаа. Одоо бүгдээрээ англиар дахиад нэг харъя. За одоо ингээд хоёр дээр нь зураг оруулсан чинь ингэж харагдаж байгаа байхгүй юу? Бид тэгэд ингэсэн нөгөө английн нэрийг заавал гаргаж ирэхгүйгээр тухайн зурган дээрээ хэрэглэгчд маань одоо нөгөө байгуул маань нэрээ хүчил зүгээр юм байна ч үгүй. Яг тэгэхээр нөгөө брэнд бук гэдэг талаасаа одоо бичгийн фонд нь ийм байх ёстой ч юм уу, зарим байгууллагууд тийм байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дэлгүүр маань ягаан өнгөний фонттой байлаа гэхэд энэ цүнх гэдгийнхаа оронд те энийгээ сааралтуулаад цүнх гэдэг ямар ч фонтоор бичиж болно гэсэн үг байхгүй юу? Хэмжээг нь өөртөө харуулаад. Тэгэхээр ийм байдлаар харагддаг байгаа шүү. Тэгэхээр энэ дээр заавал одоо нөгөө английн нэрээ зурган дээр оруулж өгөх хэрэгтэй гэдгийг харж байгаа те. Тэгэхгүй бол аль нь гэж ялгах вэ? За ингээд оронгууд нөгөө бараа маань харагдах байдалтай. Нэг иймэрхүү байдлаар харагдана. За одоо бүгдээр тэгвэл захиалга хийгдчихлээ шүү дээ тий. Админ талаас яаж харах вэ гэдгийг харъя. За захиалга гэдэг төсөн дээр маань 2 нотификейшн ирсэн байна. За захиалга руугаа дараад орлоо. За энэ дээр маань төлбөрүүд байгаа. Бүгд гингүүтээ одоо нөгөө нэг төлсөн төлөөгүй ингээд ороод ирж байгаа байхгүй юу? Дутуу үүссэн гэдэг гингүүт нөгөө нэг төлбөрөө төлөхгүй нөгөө асуултуудаа бөглөөл орхисон гэсэн үг тийм. Утган жаргалыг бичсэн, дугаараа бичсэн. Тэгсээр нэ төлбөрийн одоо биелийн юм айл нөгөө 4 төлбөрийн хэслээс сонгоогүй учраас дутуу үүссэн рүү орчиж байгаа. Шинэ гингүүт за яг өнөөдөр үүссэн хэд байна тийм. Ингээд ороод ирж байгаа. За ингээ ороо харах юм бол манайх юм ингэдгийг захиалгын дугаараа ингээд 8 оронтой юм кодоор кодчдаг. Жишээлбэл 10089254 гэдэг кодтой маахгүй юу? Гэхдээ энэ код бол яг ийм сольж болохгүй мүү гэхээр сольж болно. Яаж сольж болдог вэ гэхээр тухайн одоо нөгөө байгууллагын дотоод системтэй бид нэр холболт хийдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нэг байгууллагууд бол одоо жишээлбэл захиалгынхаа дугаарыг янз янзаар кодлт юм билээ. За хүнсний бүтээгдэхүүн байвал нэгээр хэлнэ. За эсвэл одоо нөгөө гэр ахуйн бараа байвал хоёроор хэлнэ ч юм уу. Тэр кодыг нь бид нар ингээ холбоод өчөж болдог. За одоо тэгэхээр бүгдээрээ захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл одоо энэ тухайн захиалгын 8 оронтой тоо дээрээ дараал ороод харчихна. Тэнгүүд ямар бараа захиалсан, хэдэн ширхгийг захиалсан гэдэг нь харагдана. За доошоо явуулаад ингээ харах юм бол төлбөрийн төлөлт нь юугаар хийгдсэн бэ гэдэг нь харагдана. Энэ болохоор яг төлбөр хийгдэг байгаа байхгүй юу? Хэрвээ ингээ төлбөр нь хийгдсэн байх юм бол сошиал бай юм уу, юу юм бэ гэдэг нь гараад ирнэ. Гэхдээ энэ дээр бас нөгөө төлбөр төлөлт хийх гэсэн товч байгааг та хэд мань харж байгаа ба. Нөгөө дансаар одоо орж ирсэн тохиолдолд энэ хүн чинь бид нар дансаад шалгаж штэ 50,000 төгрөг маань орж ирсэн байх уу? Шалгах чам бол ингээ гараас төлбөр төлөлт хийгдэж болдог. Дөрвөө за хүлээн авсан үнийн дүн хийдэг ингээ те. Тэгэх юм бол гол нь бид нар ч нэг заавал вебсайттай байдаггүй, дотоод системтэй байдаггүй газруудад бас энийг юм нэгдсэн хөргөн те захиалга авч байгаа юм өөртөө систем байдлаар ашиглах боломж олгож байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ дээр ингээ бүртгэл үүсгэх явбал сарын сүүлд ч юм уу манайх бас Excel-ээр татаж авч болдог. Тэгэхээр буцаагаал нөгөө үдэгдэлтэйгээ тулгаалт хийх юм уу тэр тохиолдолд ашигладаг байна. Түрүү нөгөө ингээд захиалга хийгээд яг төлбөрөө төлөх хүмүүдээ сошиал бийгээ дараад ирэнгүүт QR код гарч ирж байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд харчингуудаа за одоохондоо дансаа мөнгө авахгүй хүмүүдээ 5 хоногийн дараа ч юм уу цалин мөнгө өгнө. Буцаж нөгөө QR руугаа ороод авах гэхэд тэр expired болох уу эсвэл байжлах уу? Дахиж оронгууд нөгөө цонхоо хаачж байгаа шүү дээ. Цонхоо хаачингууд миний сагсан дах бүтээгдэхүүн байж л байгаа байхгүй. Тэгээ яг тухайн үедээ зинтэй тэгчихэж байгаа гэсэн QR код нь. Тийм.
Одоо энийг ингээл би цагтандаа хийцэн тий сарын өмнө хийсэн жисэн хамаагүй юм байж л байна. Тэгэл буцаа ороход ингэ байж гин дахиад захиалахаа дараа явгуу дахиад шинэ ку үсэж байгаа гэсэн үг. Тийм тэгээ явчихж байгаа. Өмнө нь нөгөө нэг нэгээр нь бараа захиалах энэ ч бол дэлгүүр шүү дээ. Нөгөө захиалах гэдэг үйлдэл ч гэсэн адилхан тийхүү тий. Захиалах дээр бас л ер нь тэгж байгаа. Манайх өмнө нь ингэдэгсэн захиалах гэдэг дарангуут QR нь ингэж тусдаа цонхон дээр гарч ирихгүйгээр түрүүн чинь тусдаа цонхон дээр гарч ирж ирсэн ч гэдэг. Тэгэхгүй шууд энэ дээр зураг байдлаар ирчдэг байсан. Тэнгүүт нөгөө одоо зээлийн байгууллагын төрч болох тэгээ тухайн өдөртөө төлбөрөд л өстой. Маргааш нь гэх юм бол хүү бодогддог ч юм уу. Тийм байгууллагууд дээр асуудал үүссэн болохоор бид нэр тусдаа ингээд энэ дээр маань шинэ QR үсэл тухайн үед үүсдэг болсон. Тэгэхээр одоо тэрэн дээр бол ямар нэг асуудал байхгүй үүсэж байгаа. За тэгэхээр дэлгүүр цэснээсээ бүгдээрээ тэг англиар оруулж байгаа юм, бараагаар оруулж байгаа юм, барааныхаа үнийг цэсээ гэх юм бол бараа руу орж байгаа л хийчихнэ тэ. За захиалга дээр бол ингээд юу нь бол энэ төлбөрүүд рүү оруулж байгаа шүү дээ. Шинэ захиалга 2 удаа 20 хийгдсэн байна. Нэг нь даансаар хийгдсэн юм байна. Нэг нь бэлнээр хийгдсэн юм байна тэ. За тэгэл social pay QPay төлж юм бол энэ дээрээ social pay QPay гэж гараад ирэх нь шүү дээ. За дахиад мөн минимал хаягийн дээр notification ирсэн байх хэвээр тэ. Одоо энэ болохоор таны захиалга хийдлээ гингүүт би хэрэглэгч талаасаа мэйл хаягаа оруулсан учраас надад ирж байгаа. Тэнгүүд энэ ч би өөрөө бодолд авсан өмнө ахгүй юу. Тэгэхээр бэлнээр төлөх гэж төлбөрийн хэрэгслийг сонгоцсон. Тэгээ би энэ поло цам зээл энэ одоо сайттай энэ хоёр ширхэг захиалсан байна те. Ингээд таны захиалга баталгаажсан шүү гэж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд миний захиалга баталгаажсан гэж нөгөө шууд нэгж байгаа. Тэгэхгүй юм ирэхгүй бол бас те яасан болцсон байх та гэж тийштэй асуулттай үлдчихэж байгаа. Өмнө нь надаа яг нэг тийм тохиолдож ирсэн Монгол брэнд өөрсдөө онлайн вебсайттай болсон. Тэндээс нь би захиалга хийсэн чинь ингээд захиалга хийгээд төлбөрөө төлсөн. Тэгээд данснаас бол мөнгө гарсан. Тэгсээр надад нөгөө мэйлэр ч юм уу таны захиалга ингээд баталгаажлаа юм уу эсвэл амжилттай хийгдлээ гэдэг ямар ч хариу үйлдэл ирэхгүй. Тэнгүүд нь би пэйж руу чатаар нь л асуусан л та. Хөө юу болов би ингэсэн баталгаажсан юм уу? Админ талтай болохоор тий таны энэ одоо дэлгүүрэнд чинь онлайн дэлгүүрэнд чинь захиалга гарсан шүү. Ийм захиалгын дугаартай энэ дээр дараад харангуут угаасаа ямар бүтээгдэхүүн хэн захиалж байгааг нь харагдчихэдэг байхгүй юу? За энэ байдлаар дэлгүүртс маань бол ашиглагддаг байгаа. Энэ дэлгүүр зэсийг ашиглах боломж нь танаа нөгөө 3 гишүүнчлээ алнаас нь эхэлж гарч ирдэг. Ер нь бол магад нөгөө 5 багцтай байхгүй юу? Нэг нь болохоор үнэгүй буюу одоо манайх үнэгүй ашиглаж явж болно. Гэхдээ функцүүд нь бол нэлийн хязгаарлагдмал. Basic багц гэж байгаа. Basic багц нь болохоор ер нь ерөөсөө нэмэлт боломж биш зүгээр үндсэн боломжуудыг ашиглах юм боломжтой. Яг Pro багцаас эхэлдэг байхгүй юу? Pro, VIP, Enterprise гэсэн сүүлийн 3 багц. Pro-гоос болохоор яг одоо нөгөө төлбөр тооцоогоо холбох, дэлгүүртс ашиглах гэдэг эдгээр төвтэй болдог байхгүй юу? За одоо ингээд тохиргоос ирвэл бүгдээ ороод хийцэн шүү дээ. Ингээл дэлгүүр хэсэг маань болж байгаа. За тэгээ бүр дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл тэгээ манайх руу холбогдоод те хэд хэдэн тестийн линк авдаг ч юм уу тэгээ харж байгаа.